За сайн байцгаана уу? Өнөөдрийн бичлэгтээ тавтай морил. За өнөөдөр болохоор би нэг юм захиалж авсан байгаа. Энийг бараг авах уу, яах уу гэд бараг 4 5 6 7 8 эпизод бодсон. Тэг яг ч юм өнөөдөр захиалж авч үзмээр санагтаад тэг захиалгаа өгөөд тэг хүргэлтээр ирсэн байна. Тэг одоо юу асны гарцгаа. Ями гэд газраас ийм хөлтөөсөн нэрийн бов захиалсан. Тэдний болохоор 2 багцтай байсан. Тэг би анх удаа захиалж байгаа болохоор багц нэг 55 мянган багцаас нь захиалж авсан байгаа. Надад нэг гоё санагдж байгаа юм нь дэлгүүрээс нэг бод нэрийн бов аваад тэгэл 1 2 3 хоногт ингээм ам чанар нь муудаад тэгээ сүүл рүүгээ ингээ идэхгүй байхаар хаягдaltaй нэш мөнгөөр авсан юмыг тэнгуут л чи 2 3 чихэж идэл тэг. Тэгээ тиймэрхүү байгаад идэг. Тэнгуут энэ хөлдөөцөн болохоор туртай үедээ өөрөө хийгээд идчихнэ гэдэг нь надад айгүй гоё санагдж байгаа. Тэгээд мэдээж хөлдөөсөн болохоор амт чанар нь шинээрээ тэгэхэд амттай. За тэгээ одоо бүгдээрээ юу байгааг тарцгаая. За энэ бол арцтай пирог байна. Бас арцтай тэргүүн. Энэ болохоор навчит. Энэ болохоор корсонт энэ. Амар хөөргөн жижигэн хөөргөн корсонтод байгаа. Сүүлийнх нь ямар хөөргөн бинаа. Ягаан өнгөтэй sweet гинэ. Энэ болохоор жимстэй cupcake. За ийм хөө бүтээгдэхүүнээ дотроо багцсан байна. Тэгээ энэ бүгдээр 40 ширхэг гэсэн. Тэгэхээр өдөрт одоо нэгийг идэх ч юм уу, хоёрыг идэх гэхээр ч юм заримдаа бас өдөрт идэхгүй. Тэгэхээр 2 сар идэх баха. Үгүй болов. Амар гоё л баг дороод осгоч магадгүй. Манайд болохоор шарах шуугу байхгүй. Гэхдээ air fryer байгаа. Air fryer хийж болох гэсэн чинь болно гэсэн. Би өнөөдөр бол энэ 5 төрлөөс нэгийг хийж идэж үзье гэж бодож байна. Одоо ингээ бүгдээрээ хамтдаа хийж идэж үзье. Би бүр амар баярлаад байна. Ямар амттай бол. Яг л хүмүүс бүр амар гоё амттай гэд юм ингээл яваад байсан. Тэгэд одоо яг гэдэг цаг ирлээ. Би болон сая хөлтөөсөн нарийн бовоо шарах хэрэгтэй байсан. Тэгсэн чи гэнт өөрөө юу гэж идэх вүлээ гэсэн чинь мах байхгүй. Тэг мах очоод ирэхсээрээ тэл харанхуу болсон. Тэгэд замаараа капчикн аваад тэгээд мах энэ дахиад нэг мах замаараа Японд л хөрсөн. Үсэжэдэ. Хөрдөг амар гамттай. Гэсобэй гэдэг нь гом дэхад үнэхээр амархан шүү. Хийж идэг амархан хамгийн хурдан хоол. Сардин загас лимонтой. Энийг сэтэж үзье гэж бодоод авсан. Энэ бол хүрийн систем ах. Татсан баг. Одоо хүтч эхэлж болохоор болооны хийс авсан. Дэхяны мах. Инара мах үндэртэд үхэн буйны мах. Тэгээд гахамах. Blueberry гэсэн. За нэг иймэрхүү юмнууд авч орж ирсэн ёо. Мөр хөшөөд шүү дээ. Тэгээд одоо махаабс янзалж жижиглэж өргөчөндөө хийн. Хөлдөгч. Тэгээд хажуугаар нь жинхэнэ одоо бичлэгний маань гол утга учир болох хөлдөөс нэрийн боо хийж идэ. Энэ компот амгаа. Зөтөлж байгаа. Авокадо. Baby. Зөтө би маха жижиглэх гээд энэ ч тавьсан байна. Тэгээд тэрнээс өмнө болохоор мэдээж ятрахттай. Одоо юу гоё air fryer байна. Өглөө сандал хийж болдог болов уу? Ямар сонсож байна. Яа энэ хоёроо энд бүр амар зүртэй дуурангууд шууд л игдэг заяа. Гоё юу?
Гагаяа. Би нүгээр анх тоглоом байхгүй. Тэг бөмбөг хийж өгчээсэн байхгүй. Тэгсэн чи бүр энд нугасгүй болцсон. Тэг одоо теннисний бөмбөөр тоглодог. Гэтэ теннисний бөмбөг сонгохынээс хөлийг сонгодог. Гэтэ жоо аюултай хазаад байдаг болохоор идчих болоо гэж удаа дайгаад байдیں۔ За буугараа. За юу ч гэсэн юм гэж. Энэ тарганыг араа. Манай тарган. Шарах шугиндээ хийхээс өмнө 15 минут халан гэсэн байсан. Тэгэхээр air fryer-аас халаач. Юу ч гэсэн air fryer ажиллуулчлаа. Одоо ямар чанга сонсож байгаа air fryer ажиллаад. Oh my god. Air fryer халаана. Тэгээ хийн. 20 минут болно. Ойролцоогоор. Тэгээд гаргаж ирээ бас хөргөн. Тэгэхээр юу нэг маханцлаад яг дуусах. Тэгээ яг таарна гэж бодоод байгаа байхгүй юу? Let's go. Тамана air fryer маань аягүй халсан байна. Штэ. Стэм гоё өнөрч байна. Оо. Бисээ. Арс тэргүүний дотор ингээд авах гэсэн чинь салаад гол нь юу гарчлаа. Арс зүтэн бэ. Үнэхээр гоё өнөрч чинь. Одоо хөргөөд тэгээд энэ хоёрыг батхгүй байх гэж үлдээсэн. Тэгээд энэ хоёрыг шараад тэгээ гоё хөргөж жагаад идэе. Яг харж байгаа тасан л да. Жохон блогоор буцаж хийгээд хараад хийгээд гэсэн. За төвлөсөн маань болсон байна. Вау. Ямар царайлаг гоё болт юм бэ. Стоянцын болт юм байна. Зүмж бол. Одоо хөрхөр нь хитүүлээ идэж үзнэ. За. Хөргөн баунууд маань бэкри маань бэлэн болсон маань хөрөөд тэгээ одоо бүгдээр амталж үзье. За алнаас нь эхлэх би энэ арттэй тэргүүнээс эхлэе гэж бодож байна. Аюу гоё ширтгэнсэн яг шинээр гарсан нарийн бовшуулна. Нэраа голдоо ингээ бөөрн хийм их арттай. Аарсан бүр яг гоё. Гоёор байна. Ярих юмгүй. Тэм нэг их ингээ сахар амтдахгүй. Яг гоё ингээ таарсан амттай юм. Бүр амар тэм чихэрлэг биш. Итгэд айгуу гоё. Бас арстай пирог. Эндэрнэс нь аарсан байсан юм. Тэдний айгуу гоё тийм нэг бичин шиг шаршар гэд. Гэтэ тийм хатуу биш. Тийм зөөлөн. Тэгсэн мөрл гоё шаршар гэд. Яг тийм нэг гоё. Та нар сонссон бах тий. Микэн дээр дуурсан билгүй дээ. Хоёулаа арттай мөртлөө нэг нь пирог, нэг нь тэргүүн гэхэр бас нэг өөр ингэсэн арай нэг өөр өрмөц цамтууд байна. Өөр ингэсэн. Би энэ хоёр жоохон төстэй амттай болоо гэж бодсон чи бас үгүй байх шүү. Навчид гэдгсэн. За энэ дотроо илдээ юмгүй. Тэгсэн мэт аюу гой шаржсан. Тэм амар сахар магараа зодоогүй заяа. Их тийм. Миний пирогийг хулгайлчлаа. Ямар вэ? Ялсан биш үү? Тийм. Яг аюу гой тийм шинээр болох аюу гой гад. Американо ууж хахад би надад чиглаацсан. Хацаагүй байна шүү дээ.
Тэгээ нэг илүү зөв мэдмээргүй үед бол яг гоё. Дээрээ айгуу шаржигдсан мөртлөө доороо хөөцөн. За навчтыг бол би латте ууж байхдаа идэх юм байна. Арцтай пирогыг бол гоё арцтай тэмтэй гоё чамийн мэдмээр өөрийн тончтой амттай тийм байвал нэгдэг юм байна. Пирог болохоор за бас арцтай ер нь адилхан заяа. За одоо үлцэн ер нь. Одоо нөхөр жижиг мини курсант. Нэг жоох арга. Эсвэл бүрэн болгоогүй ч юм уу. Хамтуг яаш. За учрын арай болоог ахтан гаргацсан байна. Хурсан тастай. Арай голоог нь хэлцээнхаа алччих. За ингээм хамгийн сүүлийнх нь жимстэй маффин. Энэ нь дотор ямар жимстэй бол жоохон сонирхол татаад байгаа. Энэ арай болоог юм биш үстэй бас. Жимс нь хаа. Жимстэй гэсэн юм. Жимсгүй юм болов? Жимсгүй яг гэсэн юм. Миний гоё зөөлөн кекс. Энийг бол сүүтэй хамт идэх юм байна. За. Яг сүү энэ хоёр гоё зогсон. Японы бэкери үзчихсэн. Тэн дээр болохоор яг ийм тэгс мэтлээ том тэгээд ингээд шинээрээ тавингууд ингээд цулцаанаад байдаг штэ. Яг тэрэн шиг зөө. Нара. Гэтэ тэрийг идэж үзээгүй л дээ. Ер нь харагдсан нь бол тэрнтэй төстэй. Тэгээд дамтын нэг жоохон төсөөлж за энэ жоохон нэг иймэрхүү амттай байх гээд энэ ер нь тэрнтэй айгуу төстэй байна. Надад хамгийн таалагдсан нь маффин лээ. Маффин нь бол бодсноос айгуу өөрмөц гоё амттай л бараг жимсгүй байсан хамаагүй гоё санагдчихэж байна. Air fryer хийсэн болохоор арай жоохон өөр ус мэж магадгүй. Гэтэ бараг чанарын ялгаа бийдэн болов. Зөв мэдгүй л. Өөр хэлэх юм бол Тэнийг хөө я болооч ээ. Тэнийг би үсээ ухаагүй байгаа. Чон тослог мэдгдэг гээд авчих. За ингээ миний бичлэг дуустал үзэн баярлаа. Тэгээ миний бичлэгтэй хамт байсанд бас баярлаа. Дараагийн бичлэгээр уулзтлаа түр юу лээ? Бай. Яах гэдэг юм бэ? Чи юу? Мэдгүй өөрөө зохиогол хичлээ шүү дээ. Юу гэлээ? За. Bye.